Улсын хурлын дэд даргын хамгаалан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжиж байгаа гэр зохицолбор өрх бүрт нэг гэр төслийн бүтээн байгуулалтын ажлын нээлтэнд оролцлоо. Нийгмийн халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах ухаан сургаж цаашид хэн нэгнээс хараад бусаар амьдралаа аваад явах чадамжтай болгон төлөвшүүлэх зорилготой төслийн нээлтэнд хэлсэн үгэндээ улсын хурлын дэд даргын хамгаалан. Энд хүрэлцэн ирсэн энэхүү төсөлд хөрөнгө оруулсан, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн амар амгаланг эрен мэдчлийг гээд. За өнөөдөр энэ Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт Монголын улаан загалмаа нийгэмлэг Улаанбаатар арт тарих клубын мөн одоо Италийн нэр бүхий иргэдийн санаачлаг дэмжлэгтэйгээр болсон ийм гэр төсөл гэсэн ийм шин төсөл хэрэгжиж байгаа юм байна. Тэгээд энэ төслийн онцлог нь бол зүгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багтай иргэдэд нэг удаагийн гэр олгож байгаа биш. Энэ гэр нь одоо яг Улаанбаатар хотын өмнө толгомдсон байгаа энэ утааны асуудал, хөрсний бохирдлын асуудал, усны бохирдлын асуудлуудыг нэг мөсөн нэг амьсгаар одоо шийдэх ийм шинэ шийдэл гэх юм уу? Шийдэл талаас нь хахад ийм шинэ шийдэл болсон ийм гэр төсөл болж байгаа юм байна. Тэгэхээр энэ гэр бол гал төлөхгүй, нүүрс төлөхгүй, цахилгаанаар хална. За мөн энэ бохирын асуудлыг бол нэгдсэн ийм 10 айдын дунд нэгдсэн маягаар бас шийдсэн байна. Тэгээ орчны бас энэ 10 айдууд аруулаа одоо ингээд ийм цэвэр аюулгүй одоо орчинд ингэж амьдарч болох юм байна гэдэг бас манай Улаанбаатар очиудад санаа авахаар аймгийн төвд амьдарч байгаа, сумын төвд гэр оролд амьдарч байгаа энэ иргэдэд бол санаа авахаар ийм төсөл байна. Тэгээд үндсэндээ бол энэ гэрийн одоо дид үтц тийм ээ цахилгаан дулаан энэ бохирын асуудал нэг нийтээр 20 орчим сая төгрөгөнд бол Монгол хүн өөрийнхөө хашаанд ингээд сайхан амьдрах, аятаа тухтай амьдрах ийм боломж бас олдох юм байна гэдгийг нэгдүгürt харуулж байна. За хоёрдугаарт бол энэ төсөл 2 жилийн хугацаатай яг энэ хүмүүс өнөөдөр энэ гэр авж байгаа, энэ гэрт амьдрах байгаа хүмүүс бол 2 жилийн хугацаанд өөрөө бас амьдралын энэ туршлагаа одоо шин зүйлөө сураад өөрийнхөө өрхийн орлогыг нэмэгдүүлэх, шин одоо ажлын байрууд бий болгох, цаашаа амьдралаа аваад явах юм боломжоор бас хангах олон төрлийн юм сургалтанд бас хамрагдах юм байна. Тэгээ 2 жилийн дараа өөрөө амьдралаа аваад явах ийм одоо шинэлэг одоо шийдлүүд болсон юм төслүүд байна. Төсөлд хамрагдаж байгаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн мөх жаргал. Тэрэгэнцэртэй хүн явах, амьдрах зорилтоор тохижуулсан цэвэрхэн орчинтой гоё газар байна. Өмнө нь ээжтэйгээ цуг түрээсийн хашаанд амьдардаг байсан. Одоо эндээ амьдраад амьдрах ухааны чиглэлээр явуулах сургалтанд нь хамрагдаад мэрэгчлээ болно гэж бодож байгаа хэмээн сэтгэлдээ хуваалцсан юм. Төсөл хэрэгжүүлж байгаа 3000 м2 энэ газрын зөвшөөрлийг авахд тухайн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны цэцэг даргаар ажиллаж байсан Болормаа Чингэлтэй дүүргийн цэцэг даргаар ажиллаж байсан Эдүгэ улсын хурлын гишүүн Гамболдын дэмжлэг байсан гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид дурдлаа. Энэ бол нэлээд одоо олон жилийн хог хуримтлагдсан ийм хур хогийн цэгтэй ийм газар байсныг бас бид нар бас төрийн байгууллага хүмүүнлэгийн үйл ажиллагаа буюу одоо цэцэрлэг сургууль барихад газар талбай олддгүй учраас эрен зүгээр хүмүүсийн одоо дамлан худалдаалаад байгаа зөвшөөрлгүй газрыг дамлан худалдаалаад байгаа газруудыг бол эзэмжүүлье гэдэг байдлаар төрийн мэдлэлтэй авсан. Ингээд төрийн мэдлэлтэй цаг тухайн үед бол улсын хурлын гишүүн байсан Гамбол дарга маань бол энэний захирамжийг гаргаж өгч тэгээ анхны одоо хогийн цэгтэй байсан ийм газар бол өнөөдөр бас ийм олон тийм ээ бүр Монгол улсын хэмжээнд бол бас хүмүүнлэгийн ажил явуулах, хүмүүсийг нийгэмшүүлэх ийм ажлын бүтээн байгуулалт болсон байгаад бол миний бие бас талархалтай байна. Цахилгаан эрчим хүчний газраас нэг дор 10 айлыг шалны халаалтаар хангах хүчин чадал байхгүй учраас шаардлагатай шугамын өргөтгөл хийх ажлыг шийдвэрлүүлнэ гэдгээ улсын хурлын дэд даргын хамгаалан энэ үеэр мөн хэлсэн. Шалны халаалтыг шийдснээр төслийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд төсөлд хамрагдсан иргэдийг амьдрах ухаан сургах ажлыг хөрөнгө оруулагчид болон Улаанбаатар Ротary төв клуб хариуцах юм байна. Энэхүү гэр зохицолбор өрх бүрт нэг гэр төсөлд хамрагдах иргэдийг шат шатны төрийн байгууллагын судалгаанд тулгуурлан төсөл хэрэгжүүлэгчид сонгон авах юм байна.